За сайн байцгаана уу манайхаа. Амин тэгээд өнөөдрийнхөө бичлэгийн тавтаа барил. Тэгээд өнөөдрийн бичлэгэн дээр болохоор би яг ямар төрлийн бичлэг хийх вэ гэвэл 10 төрлийн зөвлөгөө өгөх байгаа. Их сургуульд орохоос өмнө мэдсэн бол зүгээр ах гэсэн да гэсэн тийм юмнуудаа бодсон байгаа. Мэдээж энэс илүү бодож олох боломжтой. Бөгөөд дахиад энэ бичлэгийн 2 дугаар part гарах боломжтой учраас энэ гэсэн хамгийн түрүү миний бодож авсан 10 зүйл бол энэ. Наваа мэддгүүд нь бол мэдж байгаах. Тэгээд би одоо 4 дугаар курсын оюутан бөгөөд одоо Канадад амьдарч байгаа. Тэгээд ч гэсэн яг эдээс яг зөвлөгөө биш юм а гэхэд зүгээр одоо мэдчихвэл үгүй зүгээр одоо зүгээр ер нь анхааруулга гэх юм одоо юу гэж тайлбарлах мэдгүй байна. Янз бүрийн юм ганцаараа хийж үзэж байгаагүй, яг арай бие дааж амжаагүй байхдаа мэдээж гадаад ганцаараа амьдрах жоохон эвгүй байдаг. Би одоо бодоод хахад яг 3 жилийн өмнө их сургуульд орохоос өмнөх аминагаа бодонгууд бас арай одоо яг энэ зүйлүүдэд мдээгүй байсан болохоор зүгээр жоохон анхааруулга маягийн юм хэлэх гэсэн. Гэхдээ ерөнхийдөө бол би бүх зүйлийг мэднэ гэж бол хэлээгүй шүү. Тийм болохоор одоо 10 зүйлтэй орцгоо. Одоо хамгийн ихний хэлэх зүйл нь болохоор бүх зүйлийг чи өөрөө хийн. Тэгээ бас бүх зүйлийн хариуцлагыг өөрөө өрнэ. Тийм болохоор бүх одоо сонголт ингээ ер нь л юу хийж байгаа бүх юм айгуу тийм ухаантай сонгох хэрэгтэй. Хинтээ найзалж байгаа. Ерөнхийдөө их сургуульд байгаа их сургууль байхдаа өөрийгөө хинээр хүрээлүүлж байгаа гэх мэт шинэ тэтэсээ зөв сонгоод ерөнхийдөө ухаантай ингээд хандах хэрэгтэй. Гэхдээ мэдээж ичнээ ингэж хэлж чадж байгаа ч гэсэн алдах үе зөндөө байдаг болохоор тэгээд угаасаа зүгээр юу ч гэсэн алдал тэрийгээ давж гарах боломжтой шүү гэдгийг бас хэлмээр байна. Жишээлбэл би л их сургуульд ирэхээс өмнө л бараг хоол унд хийж чаддаггүйсэн. Тэгэл их сургуульд ирсэн чинь өөрөө хоол хийхээр болоод тэгэл ерөнхийдөө бараг тэгэл багаар хийсээр байгаа л гайгүй болсон. Тийм болохоор ингээл янз бүрийн зүйлийг өөрөө л хийдэг болно гэдгийг бас анхаараарай. Хоёр болохоор стресстэн. Тэгтээ 10 жилд мэдээж бас стресс байдаг. Одоо бидний мэдэрч байгаа стресс бол ирээдүйд мэдрэх стрессний хажууд бол юу ч биш гэж бодож болох ч гэсэн яг үндэ бидний одоо мэдж байгаагаар л энэ одоо стресс хамгийн их одоо юу гэж тайлбарлахаар юм бэ? Одоо жишээлбэл их сургуулиудын хичээлүүд нэрээ өөрөөр ордог ч юм уу. Ер нь тэгэл засан зохицох гээл жоохон стресстэй, сэтгэл санаа сонирн болох үе зөндөө байдаг. Тэр болгоныг чинь даваад гарах боломжтой. Тэгээ стресс нь доор яаж ажиллаж байгаа чинь айгүй чухал гэдгийг хэлэх гэсэн. Жишээлбэл би одоо стрессгээрээс бол одоо ингээ яахаа мэдгүй жоохон ингээ бүр жоохон бухимдаад ирэхээр ямар ч гэсэн планераа гаргаад яг юу хийх ёстойгоо бичдэг ч юм уу жоохон нэг тийм стрессэнд доор яаж ажилтгаа ингээд өөрөө сайн тодорхойлоод тэгээ тэрийг ингээд тэр болгон дээрээ ингээд ач холбогдол өгөөл ингээд санан болоод ингээд стресстэй ингээд сэтгэл санаагаар унаал яваад байхгүй өөрийгөө тэрийгээ зөв ашиглаад яг ингээд одоо юу гэмээр чинь дээ яаж стрессэн доор яаж ингээд функшн яаж ажилтдаг чинь л амар чухал. Гурав болохоор шийдэмгий бай. Одоо миний хувьд одоо оюутан солилцоогоор зөндөө олон улсад бас ингээд сонгох боломж байсан. Гэхдээ би одоо өөрөө сайн судалж агаад ингээд яг Канадыг сонгосон байгаа. Тэгээ миний хувьд болохоор тэр маань зөв шийдвэр болж өгсөн гэж бодож байгаа, найдаж байгаа. Тэгээ та нар ч гэсэн одоо тиймэрхүү жижиг сажиг зүйл дээрээ ч гэсэн одоо зөв шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Бид нэр л өөрсдийнхөө амьдралыг ямар байдгийг ингээд тодорхойлоод өгч тийм санагддаг. Мэдээж янз бүрийн юмнууд тохиолдох үе зөндөө байдаг. Эхнээсээ л авч байгаа хичээл боломж нь аягүй чухал, мэрэгчлэн чухал шийдэмгий бай. Хоёр зүйлээс одоо нэгийг сонгох хэрэгтэй болчиход өөрөө сайн бодоод өөртөө юу хэрэгтэй байгааг аягүй сайн тодорхойлдог байх хэрэгтэй. Тэгээд сайн одоо бодоод олж авах хэрэгтэй гэж бодож. За дөрөв дахь зүйл нь болохоор бүх юм одоо үргэлж өөрчлөгдөж байгаа. Найз нөхөд ч өөр газар руу явна. Ингээ ерөнхийдөө хүний хувьд бүгдээрээ 10 жилдээ дотн байсан хүмүүс бүгдээрээ ингээ салаад явахдаа бүгдээрээ айгүй өөр болж ингээ хуурж өөрсдийнхөө ингээ хувийн хөгжилтээр ингээ шал өөр болж эхэлнэ. Найз нөхдөд алдна, үерхжсэн найз залуу охиноосоо сална. Янз бүрийн ингээ өөртөө дотн байсан хүмүүсээ ингээ зүгээр хүмүүстэйгээ холдно, хөндөрн тиймэрхүү зүйл амар байдаг болохоор найз нөхдөс хөндөрж сална гэсэн зүйл аюу их байдığım санагдсан. Гэхдээ ер нь бол надад бол ингээл ингэж тэр зүйлээс яг сэргийлээрэй гэсэн зөвлөгөө байхгүй. Зүгээр одоо иймэрхүү зүйл болж магадгүй шүү, иймэрхүү зүйл хаяа болдсон шүү гэсэн маягаар бүх юм уужуу тайван гоё байна гэж ерөөсөй байхгүй. Хаяа найз нөхдөдөөс салж хөндөрнө. Хаяа зарим хичээл дээр хичнээн сайн авахыг хүссэн ч гэсэн муу авах үе зөндөө байна. Ер нь тэгэл янз бүрийн жижиг сажиг ингээд хүсээгүй зүйлүүд болно.
Тийм болохоор тэр болгон дээр ингээ хатуу өөртөө ихтэй өөрийгөө зөв авч үлдэх хэрэгтэй. Тэгээд номер 5 нь болохоор айгүй чухал ганцаараа байж сурах хэрэгтэй болно. Би одоо юу ч гэсэн дээр ахтай тэгээд аав гэрийнхэнд айгүй татна байдаг. Тэгээд ганцаараа болоод ирсэн чинь айгүй эвгүй болчихсон. Гэртээ ганцаараа одоо ч гэсэн өрөөндөө ингээл ганцаараа л байгаа. Гэтэ сүүлдээ яг ингээд ганцаараа байх үеэсээ бүр ингээд амар ганцаараа байх үе хүртэл ч айгүй гой санагдаад болно. Эхэндээ л би амар айдаг байсан. Ганцаараа ингээд өрөөнөөс айгаал ингээд нэг л сэтгэл санаа докторгүй ингээд жоох эвгүй л яваад байдаг байснаа сандаг. Та нарт ингээд хэлэхэд ганцаараа байж сурах айгүй зөв шүү. Яагаад гэвэл ганцаараа байхаар өөртөө айгүй ихтэй бол өөрийгөө одоо олж таних боломжтой байдаг. Тэгээд одоо өөрөөхөө байгаад ингээд өөрийгөө ихэн гэдэг мэдсэн хүнийг хин ч ингээд ирээд өөрчлөх гээд ингээд чадахгүй. Ганцаараа байхын ингээд бол үн цэнийг өөрөө сайн ойлгоод ганцаараа байж бие даадаг учраас одоо тэр айгүй зөв юм шиг санагддаг. Номер 6. Зөв хоолож эхэллээ. Зөв хоолож эхэл гэж би өөртөө маш хатуу хэлмээр байна. Нэгдүгээр курстэй 10 хил нэмсэн байгаа. Яа тэгвэл одоо ингээд бас ганцаараа байж сурж байгаа. Ганцаараа гадаад ирснийгээ бүр далимдуулаа сайхан гарч зүгээр эренгүүтээ хамаг байдаг хоол энэ бүгдийг ингээд аваад идсэн юм шиг 10 хил айгүй хурдан 4 сарын дотор таргалцсан. Тэгээд freshman 15 гэдэг бол яг үнэн. Тэгэхээр та нар сэргийлэх боломжтой. Тийм болохоор эхнээсээ зөв хоолож эхэл. Яг ингээд бас зөв хоолол дэглэм гэдэг явах шаардлагагүй. Мэдээж хаяа гоё найз нөхдөйгөө гадуур хооллох үе байгаа ч гэсэн байнга битээ дээрээ ер нь бол зөв эхнээсээ л ер нь багасаа ер нь зөв хоолож эхлэх айгүй хэрэгтэй юм санагдсан. Хүнс мүсээ авахдаа ногоо сайн аваад хоол мал битээ нэг захиалж идэж байгаарэ гэж бас хэлмээр байна. Хоолныхоо хажуугаар болохоор бас дасгал хөдөлгөөн сайн хийж байгаарэ гэж хэлмээр байна. Дасгал хөдөлгөөн хийхэд биенээс эндорфин гэдэг ингээд химийн бодис ялгардаг. Бичлэн дээр хэлжсэн дээ. Тэгээд та нар бас тэрийг тогтоож авсан бол одоо дасгал хөдөлгөөн хүний биед аюул сайн нөлөөтэй болохоор хаяа ч гэсэн дасгал хөдөлгөөн хийгээд чадах үедээ сайн алхаад тэгээд ерөнхийдөө бол өөртөө тэгж зориул эхнээсээ л тэгж зориулж эхлэхгүй сүүлд нь таргалж маргалахаараас одоо өөртөө итгэлгүй болоод жоохон сонирн болж болох тийм үе гарахгүй. Долоор зүйл нь болохоор ямар нэгэн багштай тутамс сургуулийн нэг багшийн хичээлийг сонгоод тэгээд тэр багш чинь чамд маш их таалагдаад яг юу судалж яг юу хийдэг нь чамд айгу тохироод бас таалагдчихвэл тэр багштайгаа тутамсаа сайн ярилцчихвэл ирээдүйд ч гэсэн магистр сурахыг хүсэх үед чинь эсвэл ажил хийхийг хүссэн үед чинь тэр багш чинь чамд гоё тодорхойлолт бичээд өгч чадна. Одоо ирээдүйд яг одоо би ч гэсэн одоо 4-р курс байгаа болохоор яг ирээдүйд юу хийх ёстойгоо шийдэх ёстой яг үе цаг үе маань ирж байгаа. Тийм болохоор энэ үедээ би тэр багштайгаа айгүй сайн ярьдаг. Одоо миний яг айгүй дотн нэг багш идэг. Тэр багштайгаа би айгүй сайн ярьж байгаа. Ирээдүйд би яг юу хиймээр байгаагаа сайн тодорхойлохыг хүсэж байгаа болохоор тийм болохоор та нар ч гэсэн одоо боломжтой байвал нэг багштайгаа ч гэсэн хамаагүй айгүй сайн тутамсаж өгөөрэй гэж бас хэлмээр байна. Ирээдүйд чи хэрэг болж магадгүй болохоор бас тэгээд бас сурах юм айгүй их байна. Амар зүйл нь болохоор яг миний ингээд хаширсан зүйл одоо намайг ингээд айгүй хашраасан зүйл байхгүй юу? Яг юу вэ гэвэл хамт амьдрах байгаа хүнээ айгүй сайн зөв таних хэрэгтэй. Тэгээд орох байгаа байрныхаа зургийг одоо бүх булан тохооны зургийг сайн авах. Тэгээд ирээдүйд одоо Япон айгүй тийм дэг журамтай газар байдаг. Тэгээд бол байранд анх нүүсэн үедээ шууд ингээд жоохон одоо жишээлбэл миний энэ хананд нэг юм жоохон юм юу гарсан байгаа байхгүй юу? Crack болсон. Тэгээд би шууд өрөөндөө хамгийн Канадад ирчээ шууд өрөөнд орж ирээд бүх одоо тийм зүйлний зургуудыг авсан байгаа. Яагаад вэ гэвэл одоо тэр байрнаас нүүж гарах үед чинь гинт чи энийг ингээд гимтээсэн байна, энийг гимтэлсэн байна, тэрэнд мөнгө одоо тооцоолж төл гэсэн тиймэрхүү асуудал гардаг болохоор эхнээсээ ингээд сайн байраа ингээд сайн хараад анзаараад ямар юм зүгээр байна гэдгийг айгүй сайн хараад айгүй сэргэлэн байх хэрэгтэй шүү гэж хэлмээр. Эдээ нүүж гарч байгаа айгүй сайн таниад тэр хүмүүсээ сайн таниад миний хувьд болохоор би айгүй нямба тэгээд айгүй нямба шин. Гэхдээ ерөнхийдөө бол би ингээд юм заваан байдал айгүй дургу. Тэгээд миний одоо өрөөнд бүх юм ингээд тодорхой хэмжээний байршилтай. Тэгээд тэрнээсээ холцох нь надад амар ядраатай санагдаад тийм. Тийм болохоор яг миний одоо нэг 2 жил амьдсан хэдэн найзууд маань бүгдээрээ яг миний төрлийн тийм одоо зүйл одоо надад тиймэрхүү төрөл төр бол адилхан биш. Ер нь бол айгүй хамаагүй жоохон замраагүй хэдэн хүүхдүүдтэй амьдарч исэн. Тийм болохоор ерөнхийдөө бол хичнээн сайн найзууд байсан ч гэсэн одоо тиймэрхүү жижиг сажиг зүйл дээр хүнтэй амьдрахаар янз бүрийн зан авирн гарч ирдэг болохоор айгүй сайн таньж байгаа
хамт амьдарч эхлээрэй гэж бас зөвлөмөр. Эсдэг зүйл нь болохоор гэр бүл, найз нөхөд тэгээ Монгол хоол бүх юм ер нь Монголын аягүй санана гэдгийг бас хэлмээр байна. Монгол хоол тэгээд найз нөхөд, аав ээж, гэрийнхэн ахыгаа аягүй их сандаг байгаа. Тэгээд тийм болохоор та нар ч гэсэн хэлэхэд та нар ч гэсэн санаа. Энийг бол яаж сэргийлэх арга байхгүй. Гэхдээ яг яхаасаа өмнө гэрийнхэнтэйгээ аягүй сайн цагийг өнгөрөөгөөд амралтаар очихороо бас цагийг хамт өнгөрөөгөөд гоё байгаа. Тэгээд Монгол хоолоо сайн идээд, Монгол хоол молоо сайн идээд. Миний анзаараад байсан нь болохоор Монголд болдог тиймэрхүү зүйлсээ бас хаяа аваад яваад зүгээр юм билээ. Махцах хоолоо аваад одоо хэрэггүй. Яагаад гэвэл нисэх аягүй тийм хатуу шалгадаг басан болохоор одоо борц ч юм уу, шар будаа ч юм уу. Одоо би сүйтэй цаймаа чанвал шар будаа хийх туртаа болохоор ер нь шар будаа хаяа авч явдаг. Тэгээд өөр юу ч гэдгийг бууз амтлагч, лавшаа амтлагч гэх мэт янз бүрийн жижиг сажиг тийм жижиг амтлагчнууд гэдэг. Тэднээс аягүй зүгээр юм билээ. Тэг хүмүүс ч гэсэн ер нь тиймэрхүү зүйлийг аягүй авч явдаг юм билээ. Хүүтэн газар очиж байгаа бол ноолоор хувцаа, ноолоор булаахан хувцас сайн авч яваарай гэж хэлмээр байна. За хамгийн сүүлийн зүйл нь болохоор Монголтой харьцуулбал өөр газар жишээлбэл Япон, Канада, Монголын хажууд бүх юм нь аягүй үнэтэй байдаг. Тийм болохоор мөнгө чинь харьцангуй хурдан бас харьцангуй илүү өргөдөх байгаа. Тийм болохоор яг эхнээсээ яг юунд үрж байгаагаа аягүй сайн тооцоолох хэрэгтэй. Мөнгөний үн цэнийг сайн ойлгох хэрэгтэй. Яг миний хувьд болохоор өөрөө ажил хийж өөрөө цалин авч ийж яг мөнгөний үн цэнийг ойлгосон юм санагддаг. Өөртөө зориулаад их юм хийж агаарэ гэж хэлмээр байна. Сургуулиас гаднах үйл ажиллагаанд сайн оролцоод ч юм уу өөр хоббигоо олоод янз бүрийн тиймэрхүү зүйл хийгээрэй. Өөр жижиг сажиг зүйл битгий ингэж сатаарай. Өөрөө бас тодорхой хэмжээгээр ч гэсэн ядаж жоохон ч гэсэн мөнгө болдог болоорой гэж хэлмээр байна. Боломжтой танаа улсад мөнгө ажил хийх боломжтой байвал хийгээрэй гэж хэлмээр байна. Хичнээн боломжтой байсан ч боломжгүй байсан ч ямар ч хамаагүй байсан ч зүгээр өөртөө зориулаад ажил хийж цараарай гэж хэлмээр байна. Тэгээд ерөнхийдөө бол сар болгоны цалин аваад тэрийг өөртөө зориулах амар гоё урамтай шүү. Ер нь бол миний эхний 10 зөвлөгөө дуслаа. Дахиад хэдийг бодоод гоё бичлэг гаргаж өгч болно шүү. Миний бичлэг үзсэнд баярлалаа. Тэгээд subscribe дараарай. Миний Instagram-ыг дагаарай. Миний бичлэгнүүдийг үзээрэй. Тэгээд судахгүй шинэ бичлэгээр уулзцгаая. Баярлалаа.